За. За бомбтер гэсэн бомбтын дараа. За манайх наашаа гараарай. За бомбти. Оогяах ой. Түүхийн нь угаасаа та хэд мэдж байгаа. Тэгээ бомбти бүтээн байгуулалтын талаас яриад эхэлчихэ. За бомбти бүтээн байгуулалт нь 2020 онд тэнцээ анх хуучин бомбтын дээр суурин дээр шавь тавьж эхэлсэн. 2022-оос 2023 онд бүтээн байгуулалтын ажил явагдаад дундуур нэг коронавигийн үегээ жоохон завсардаад эргээд 22 оны 3 сараас бүтээн байгуулалт эхлээд 23 оны 10 сард эхний бүтээн байгуулалтуудыг эхний барилга байгууламжийг хүлээж ирсэн. 2023 оны 11 сард бомбтыг бүрэн хүлээж аваад бомбтын үйл ажиллагааг шалгамжлуулах зохицолборт зочд тээврийн эрхлэлийг шалган нэвтрүүлж ирсэн байгаа. Одоо бүгд тэрийш ороод бомбтын зохицолбортоо танилцъя. За гаднах объектуудыг би танилцуулж явчих. Энэ наат нь болохоор захиргаа их үүсвэр мотор гэсэн юу гэрэл хог тасралтаа гэхэд энэчнээс нөөц мотор шууд ажиллаад бомбыг юу вэ? Нөөцөөр хичээдэг шүү дээ. За цаад нь болохоор уурын зүрх. Энэ уурын зүрхнээс нэлийн хоёр салбар болон бомбын ажилчид хэлнэлтийн байгууллагын ажилчдын орон сууцын энэ бомбын зохицол тэр чигтээ халаалтаа авч байгаа. За тэр гарц хоёр замаалт. Энэ болохоор тэр нь болохоор агуулах тэр цаатлын нэг хөөшин шалгах уу? Шалган биш. Хөөшин тэмдэглэгчээс агуулах. Сулаа агуулах. Тэгээ наад нь гайлын салбар лаборатори. Одоо энэ ч ачаа бараа энтриг энэ ч шууд дээж ин аваад юунуудын нэгэ бүгд энэ ч зохицбор явна гэсэн. Удаан ам руу дээж явуулж хариу ирэхийг хүлээх хөл орж ирж байгаа ачаа бараа энтриг үзэсгэлэг шалгалтаа игээд энэ ч дээж ин аваад 20-т оройгүй найрлан таарч өгье бүгдийг дээж ин аваад шууд дараагийн байгууллага захиалгч. Тэр цаатлын тэр шалганы ухаалт. Тэр бид машин дурсан сигнал дуурсан бигээ явсан. Таг байж. За. Энэ болохоор эрдэнтгэ. Ачаа. За энэ нөгөө эрдэнттэй. Одоо нөгөө ачаа нэм шиг хөөж буудах гэсэн. Тэрийг одоо буудах юм байна. Бууд энэ эрдэнтгээр оруулаад жолоочийн кабин өнгөлөө эрдэнэ шууд буудна. Жолоочийн кабин өнгөлөө эрдэнэ. Жолооч өнгөлөө эрдэнэ шууд буудаад машин дотор юу байгаа гэдэг бүгдийг шууд компьютер дээр гаргаад ирнэ. Ачаа тийш. Оройтой оройгүй гэдэг тий. Бүгдийг нь буудаж байгаа. Тэгээ одоо ерөөсөө ачаа бараа анхаа байсан шууд эрдэнээр оруулаад. За бомбтын үйл ажиллагаа танилцж байна. Үнэхээр тасархай гоё болсон байна. Сайн явтгой би явтдаг. За ингээ шалган руу нэвтэрч байна. Оо энэ ч өстой. За нааш яваарай. Оо энэ чиг бас юу таам байна. Тэр одоо юу бомбын хаан байрны өрөө. За. Хаан байр. Одоо бомбтөр шалган дөрөв өснөмжлөг үүсэж байгаа хаануудыг оруулж энэ ч байж байгаад авч гараад тэрвэр өслөө. Энэ болохоор нийтийн 0. Энэ болохоор нэг дахир дутуу буюу хөргөлийн бэхжээлийн эргэлтийг зориулсан 0. За. Тусад нь 0-ыг шийдчихсэн. Энэ болохоор тагнуулын байгууллага. Тэгээд ийшээ түүний гайлын байгууллагын хөдөлгөөний багшд юу. Энэ болохоор энэ ч болохоор одоо юу орж ирэх юм? Банк орж ирэх юм. Одоогор нэг аль банк орж ирэх юм гэлээ гайлын байгууллагатай хацаад юу. Өөстө банк орж ирэх. Энэ ч банк орж ирэх. Бүгд тэр ийшээ. За бомбтын доторх үйл ажиллагаа танилцж байна.
Хян шалгалтыг хөнгө үзтгий. Дараалтын дагуу фичинг буюу бичгээр шалгалтаар хөнгө хажуугаар нэг энэ саяггүй хандаад бичгийн шалгалтчтай давхар хяналтаа зав. Бичгээрний шалгалтч програм дээр хөнгө үзтгий бүтэц хийж чинь хэрэггүй нэг бичээс хараад юу вэ? Тэгээд хяналт стандарт зааварчтай өгөөд бичнээс явж байгаа. Одоо энэ дээр гараад байгаа. За. Аа Монгол хэлийн бомбтод байгаа газар байна. Нөхдүүдийн чад шүү дээ. Цацгуудаа шиг үү? Бацхаараа. Тэр бид жоо жимэг болохоор байна. Баазуу нэгтэй нөө. Тэг хамаг юм байна. Баримтгий шалгалт кабин. Баримтгий шалгалтын кабин одоо усын дээр зорчигчдыг энэ болохоор юу зургийг авна. Энэ зургийг авна. Энэ болохоор 3-1-ийн уншиж. Энэ дэлгэц болохоор юу вэ гэсэн. Тухайн иргэн энэ бичиг баримт тань юу гэж байгаа шалгуулж байгаа хооронд энэ 3-1-ийн унш 2-3 гадаар баруун 100 гарын юу мэдээлэл самбар гэсэн. Энэ дээр зүгээр бид нар яваад тухайн үнд юу гэдэг. Одоо пассвортод гэж дахиад сургуугаар бас явуулдаг шүү дээ. Давхар өгдөг шүү дээ. 2-3 баруун гарын 100 гарын 4 энэ компьютер дээр бүх мэдээлэл гараад байна гэсэн. Та нар хэлдэгч болохгүй шүү. Гагчигд 3 кабин 3 шалгагч зэрэг суухарга энэ зайн дээр юу их юм нэг цахим гарц орж ирэх юм. Цахим гарц одоохондоо манай гэсэн үед хойдор үйлчилж байгаа. Одоо хэлийн боотуудыг юм. Урчиж гинэ. Энэ болохоор одоо бас нэг акшн жишээ бэлдэх газар. Юуны жадаач баримтгий шалгалтыг гэдэг. Одоо жадаач энэ дээр шалгахгүй гэсэн. Тусдаа шууд энчээ шалгагдана гэсэн. Аа тийм үү. Тэгээд саяны биднээсээ зогсох дээр бол машин дээр зогсоод тэгээд жадаач зорчигчдээс орж ирж юу яа. Хэмжээгээр ороод өнгөд жадаач энчээ шалгалтаа шууд хаад зогсоод зогссон байх юм. Тэгээд машин зорчигчд нь очиж шууд цаашаа суугаад энийг одоо ажиллаж Аа түүтэй юу? одоо энэ татваргүй барааны дэлгүүр юм. Тэрний төхөөрөмж одоо юу нэ? За энэ нэг татваргүй барааны юу дэлгүүр гарсан. Тендер зарлаа юу гэж байгаа юм. Аль компани байгуулах орж ирдэг. За. За бүгд орох чиглэлтэй байна. За. За энэ орсын талаас орж иж байгаа. Номдос орох чиглэл. Аа. Гарах чиглэл. За орох чиглэлийн яг хүн адилхан нохооныхоо байртайгаа тэгээд албаагчдын нойттой ташигчдын нойт энэ болохоор юу дулааметрэгч одоо энэ камер энэ энэчнээс орж ирж байгаа хүмүүсийн халуун дулаан нөгөө нэг юуг нь шууд Энэ камер мэлчтэй. бичээд тэр зарчиж халуунтай байна тэр зөвчж юутай байна гэдгийг шууд бичээд ийшээ мэдээлэл өгнө. Энэ дээр болохоор эрүүлхэн хяналтын байцааг цугаад мэдээллийг хараа гэж гэсэн. Тэгээ компьютер дээр гараад чинь зөрчилтийг тусгаарлаж аваад ийшээ өрөөнд ороод халуун үтний хэмжээд энэ ч одоо гайдын байгууллага өмнөд ажиллаж байсан чойс. Тийм. Тэгэхээр бүхрөөнүүд дээр нэг ямар төвшний халуунтай байгаа гэдгийг өрөөнүүдэн дотор ангилалтай тусдаа оруулаад явчихдаг өрөөтэй. За энэ одоо нэг дулаан мэддэг камер чинь нэг чинь нэг халуун мэддэг шүү түүний гаднаас орж ирэх халуунтай өшөөд тусаардаад дараа шаах юм бол. За энэ адилхан тий. Зэрэг суугаад хянал шалгалтыг явуул бүрэн боломжтой. Дээрээс минчээд бас захин гарц орж ирнэ. Энэ биднээс орчгийн өрөөнд танаад байгаа камер болохоор энэ. Саяны тэр